Сайн байцгаана уу эцэгчүүдээ. За багш нь өнөөдөр та нартай нэг мэдээлэл илтлээ. За энэ маань юу юм гэхээр хэрвээ та хүүхдээ одоо хин нэгний хүүхдтэй юм уу эсвэл өөрийнхөө хоёр хүүхдийн хооронд нь ч юм уу те ямар нэгэн байдлаар харьцуулдаг бол анхаарал сонсороо. За эцэгчүүд хүүхдүүдээ те хийж байгаа үйлдэл, сурж байгаа сурлага, хүмүүжил те төлөвшил те ямар нэгэн дотоод үзэл бодол ч юм уу иймэрхүү байдлаар нь ер нь ингээд санамсаргүйгээр хооронд нь ингэж хин нэгэнтэй ч юм уу ингэж харьцуулт юм байна л да. Гэхдээ энэ нь бол санамсаргүй гэж байгаа. За тэгэд сүүл гарсан энэ нэг судалгааны 82% нь эцэгчүүд нь ерөөсөө би хүүхдээ одоо санамсаргүйгээр ингээд харьцуулдаг аа. За тэгээ харьцуулахдаа яа гэвэл тэгэхээр хүүхдээ сайжруулчих гэсэн тий хурцлж байгаа хэлбэр юм аа. Би одоо хүүхдээ ямар нэгэн байдлаар одоо шарын хөдөлгөж байгаа ч юм уу те хичээлд нь сайн болгож гисэн ч гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар харьцуулдаг гэсэн юм судалгааны дүгнэлт байгаа. За тэгээд хүүхдээ одоо хин нэгний хүүхдтэй те танай ангийн болдоо ч юм уу батаа ч юм уу одоо математикийн олимпиадад ороод одоо алтан медаль авсан юм байна штэ. Ингээ хэлэхээр өөрийнх нь нөгөө хүүхэд нь яаж хүлээж авд юм гэхээр ерөөсөө тэр болдоо ямар мундаг юм сайн юм бэ те өстой мундаг юм а гэж хүлээж авдаггүй. Ээж дандаа л болдоог сайн гэх юм те эсвэл би ээждээ ер нь таалагддаг муу хүүхэд юм байна гэх мэт иймэрхүү байдлаар хүлээж авдаг. Тэгээд сэтгэл зүйн хувьд яадаг вэ гэхээр ерөөсөө хоорондоо нөгөө болдоотойгоо уг нь өрсөлдөггүй штэ. Тэгсэн мөртлөө ялагдсан юм мэдрэмжтэй хоцордгоо гэсэн дүгнэлт байгаа. Тэгэхээр бид өрсөлдөөгүй бэжэж ялагдсан мэдрэмжтэй хоцорно гэдэг чинь одоо ямар байх вэ гэдгийг бас эцэгчүүд маань бодоод үзээрэй. Тэгээд томчууд бид нар бас хоорондоо харьцуулагдах ерөн дурггүй шүү дээ тий. Дуртнасан багш ийм байна. Тэр багш тийм байна гэх ингээ ярихаар өөртөө айгүй дургу хүлээж авдаг байжээж тий. Хин нэгний хүүхдтэй өөрийнхөө хүүхдийг одоо харьцуулаад байх нь одоо зөв юм уу, зохимжтой юм уу, үгүй юм уу гэдгийг бас эцэгчүүд маань өөртөө бодоод үзээрэй. За тэгээд хэрвээ миний хүүхэдтэй одоо зураг урлагтаа сайн, хөгжим тоглохдоо сайн хүүхд байлаа гэхэд одоо ангийнх нь нэг хүүхд ч юм уу эсвэл миний нөгөө хүүхд ч юм уу те математиктаа сайн байя гэж бодъё. Тэгэхээр хооронд нь одоо чи дүү чинь одоо математиктаа сайн байхад чи одоо нэрээ айгүй муу юм а гэж хэлнэ гэдэг чинь нөгөө хоорондоо ямар ч одоо хүүхдийн төрлөх тэр өгөгдөл гэдгийг судалж үзээгүй те тэгсэн мөртлөө одоо шал өөр юмар хин нэгнтэй ингээ харьцуулж байгаа гэдэг чинь өөрөө бас юм учир дутагдaltaй байгаамаа. Тэгэхээр эцэгчүүд маань ер нь хүүхдээ хооронд нь ингэж харьцуулдаг бол бас анхаараарай. Хүүхдүүд маань одоо сэтгэл зүйн хувьд ямар үлдэх вэ гэдэг дээр анхаарч үзээрэй. За тэгээд хооронд нь ингээ харьцуулснараа бид нар одоо хичээлд нь сайн болгоод мундаг болгоод байгаа гэдэг энэ арга хэлбэр бол одоо сэтгэл зүйн шинжлэх ухаан, хүмүүжлэг одоо судалдаг хүмүүс, эрдэмтэн судлаачтай иймэрхүү юм судалгааны юу гараагүй те байх үеийн одоо ерөөсөө л ингээл сайжруулцдаг гэсэн иймэрхүү үеийн одоо нэг хоцрогдсон тэр арга хэлбэрүүд шүү. Тэгэхээр эндээс бас татгалзаарай гэдгийг хэлэх байна. За үүний оронд яах ёстой вэ гэхээр ерөөсөө энэ цаг үед боловсрал чинь тий боловсрал ерөөсөө л хүүхдийн онцлог шинж чанарыг харгалзаж үзэх тий давуу шинж чанарыг анхаарах тий давуу шинж чанар дээр нь тулгуурлах өөрийн хүүхдийн одоо сонирхол дээр хөгжүүлэх гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар явагддаг болсон. Тэгэхээр нөгөө харьцуулагдаад ээждээ таалагдахын төлөө сурах эсвэл нөгөө ангийн болдоогийн дээр нь гарах гэж хичээх биш. Тэрний оронд яах вэ гэхээр таны хүүхэд одоо өөрийнхөө төлөө тий өөрийнхөө сонирхдаг зүйлийн төлөө тэр чадварыг одоо өөртөө одоо давуу байгаа шинж чанарыг одоо хөгжүүлэх, ахиулах тий ингээд өөрийнхөө төлөө зорилготойгоор суралцдаг ийм арга хэлбэр бол энэ цаг үед одоо насан туршийн суралцгуу гэж ярьдаг болсон тий. Тэгэхээр энэ насан туршдаа хөгжих боломжийг нээдэг шүү. Тэгэхээр хүүхдийнхээ онцлог одоо давуу шинж чанарыг эцэгчүүд маань ажиглаж, судалж, олж нээгээрээ тэгээд тэр шинж чанараар нь одоо сайжруулж хөгжүүлж яваарай. Одоо эсрэг тесрэг хоёр өөр чадамжтай өгөгдөлтэй тий энэ хүүхдүүдийн хооронд нь одоо харьцуулах нь төдийлөн үр дүнтэй биш шүү. Хүүхдийг одоо сайжруулах арга хэлбэр биш ээ тий. Тэгэхээр энэ маань хин нэгнийг одоо хооронд нь ингээ харьцуулаад яриад их юм бол сайжруулах биш. Харин ч та хүүхдийнхаа сэтгэл зүйд дандаа ялагдсан гэсэн тэр мэдрэмжийг үлдээ шүү гэдгийг хэлэх байна. Тэгээд эцэгчүүд маань бас
туршаад үзээрэй. Амжилт хүсье.